I'm checking in and getting my badge. Cloudnext-ийн өмнөх өдрийн exclusive event болж байгаа. Тэгээд энэ event Las Vegas-ийн Spirit болж энэ бүр үнэхээр солиотой experience болж байна. Энэ одоо бараг хэдэн мянган хүн ирж байгаа мэдгүй. Тэгээ ямар ч байсан мандатай би урдаас бараг 100-аад автобус хүмүүсийг нааш цааш ингээд зөөж байгаа. Тэгээд зөвхөн VIP урдтаа хүмүүсийг ийшээгээ оруулж байгаа. Тэгээ одоо яг хүмүүсийг ингэж ирэхийг хүлээгээд Spirit орж ирсэн ч бүр шок. Энэ яг өгч байгаа мэдрэмжүүд нь бүр үнэхээр солиотой. Тэгээд одоо энэ уртлын дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ мэдрэмж бол бүгдээрээ яг мэдрэгдэж байна. Тэгээ яг салхилангууд энэ заалан дотор бол ингээд айгу яг адилхан юм салхилаад жоохон даарч байна. Аян цахилгаан цахилгууд ингээд салхилж чирээд яг ийм бүр бодит мэдрэмжийг өгд юм байна. Энэ бүр үнэхээр солиотой. Энд надтай хамт ийм солиотой мэдрэмжийг авч байгаа залуу жоохон унтаад лах шиг байна. 2 өчигдрүүдээс хойш ирсэн. Тэгээд 15 цагийн зөрөөд болохоор цагийн зөрөө гахгүй ер нь бол жоохон яарч юм. Гэтэ ерөнхийдөө бол бас гайг. Transforming every industry
with the power of Google Cloud and Google AI, including the one we just witnessed here tonight. If tonight's event sets the tone for what we plan to bring you for the next 3 days, I think it's safe to say Cloud next. Sphere steak ямар галзуу. Сүнслээ дуулууд шиг байна. Хэмээс хан тавиллаа. Хэмээс юу байна? салиотэй. Томсо. Нөө Google Cloud-ын захирал уу? Cloud-ын захирал боломжгүй юм шүү ч гэдэг нэг тийм болохгүй бүтэхгүй л юм ярьсан юм шиг. Аха. Тэгсэн чинь үгүй тэр AI гэдэг юм чи хийж болохгүй мөг Sphere-ийн захирал. Асуусан юм шүү. Аха. AI юу гэж тэгэл ер нь ихэлсэн юм шүү. Юм биш шүү дээ. За. Хоёр сая Google-ийн exclusive event-д нөрөгдөд тэгээ Sphere дээр очиж Google Cloud-ийн одоо энэ Cloud Next-ийн хамгийн эхний event-д одоо очсон. Тэрэн дээр болохоор Wizard of the Oz гэдэг кино байдаг шүү дээ. Нэг тийм алдартай, шийдтэнтэй, нэг хөрх охин мөхөнтэй. Би яг сайн үзэж байгаагүй. Юуг нь ол нэлээд харж байсан л та. Тэгсэн чинь тэр киног Sphere-т зориулаад Sphere-ийн одоо тийм гоё дэлгэцэнд зориулаад тэр киног шинжилж гаргаж байгаа юм байна. Тэгээд тэгэж гаргахдаа Sphere Magnetos илүү. Magnetos За тэгээд Google Cloud 3 хамтраад тэр киног шинээр яг юм Sphere-ийн том дэлгэцэнд тааруулаад хэдий юм бэ? За ямар ч гэсэн тэгж гаргахаар ингээ 22 оноос эхлээд энэ прожект нь яг ингээ эхлээд явсан юм байна. Тэгсэн чинь сая бүр дэлгэцэн бүр яг нүүрэн дээр гарч ирээд заяа. Яг тэр каноныхаа хэсгээс сая биднэрт ингээ үзүүлсэн чинь бүр тэр нөгөөний шийдтэн мэдтэн бүр яг нүүрэн дээр Canon дотор орох мэдрэмж. Тийм яг Canon дотор орох мэдрэмж. Тэгээд сая ер нь Google Cloud Sphere яаж нийлж одоо энэ хүү төслийг эхлүүлсэн хэрхэн амжилттай хэрэгжиж яваа талаар танилцууллаа. Тэгээ бүр үнэхээр гайхалтай байлаа. Энд ярих юм байна уу? Саний чинь хэлсэн дээр. Тий. Танд ямар санагдсан? Тий, ер нь бол Google-ийн захирал, Google-ийн том албан тушаалтнууд тийм хүртэл санаанд оромгүй саналыг Sphere-ийн захирал тавьсан байна л да. Тэгээд энийг ч хийж болохгүй тийм юм одоохондоо байхгүй гэсэн чинь Sphere-ийн захирал. Гэхдээ та нар яриад байгаа ч хийх юм уу? Тэгээд нөгөө хэд нь юу ч гэсэн туршаад үзьегээд туршилтаа эхлүүлээд тэгээд өөрснөө бас ухаалцсан гинэ. Үр дүндээ. Google-ийн DeepMind-ийн судлаачид нь тэгээ маркетингийнхэн тим Google талаас л оролцоод явсан юм байна. Тэгээд Лос Анжелес, Сан Франциско, Лас Вегас гээд энэ 3 газраас инженер мэргэжилтнүүд нь бие биентэйгээ одоо холбогдоод энэ ажлыг ингээ 2-3 жилийн хугацаанд урагшлуулсаар одоо 8 сарын 15-нд нээлттэй хийж байгаа гинэ. Йоо, бүтнээр нь үзээд бүр солиод ахаа. Sphere дээр ч үзээрэй. Бид хоёр сая нэг тийм хагас ухс тал сценүүд үзлээ. Сая Sphere-с Mandalay Bay хүртэл шаттл бааснууд яваад тэгээ Mandalay Bay дээр буучаад одоо бид хоёр буудалд ирж байна тий. Манай буудал энэ байна. Айлаж авын төлөө манай нөгөө юу маань стадиум маань энэ стадионы хажууд Hampton-ийн Tropicana гэдэг
энэ буудалд буусан. Боливардаас нэлийн зайтай учраас ер нь гоё нам гүн айгуу тийм тухтай орчинтай. Гэхдээ яг нөгөө Боливард дээр очиж Боливард руу очиж юм үзэн гэхэд бол нэлийн зайтай. За өнөөдөр ингээд бас хөөрхөн нэлийн явлаа. Одоо буудалтаа ирж амарнаа. За өнөөдөр ивэнтийн өдөр. Тэгээд одоо 6 цаг болж байна. Тэгээд газ цайгаа уучаад ивэнт болох газар руугаа таксидад явна. За одоо цайнд орлоо. Сая өглөөний цагаа бичиж гэж байгаа дамжсангүй. Одоо ирэх өдрүүдийнхаа өглөөний цаг гоё бичиж харуулнаа. Одоо такси хүлээж байна. Өглөөгөр айгу гайгүй хурдан олчих واخ гэсэн жам бас нэлийн хөрхөн хүлээж иж такси бодлоо. Энд чи бэлгүүн зогсож байна. За лифт дутсан. Машин маань ирж байна. Зам засварын ажлууд айгүй ихтэй байгаа болохоор алхахад ер нь жоохон тохиромжгүй байгаа юм байна. Тэгээ алхахаар айгүй ингэж тойрж алхана гэ. Тэгээ ерөнхийдөө ойрхон газар байсан ч гэсэн лифт юм уу бүр дуудаад явж гин. За одоо эртгийн ирж 7:30-аас ирж тег чекээ хийх ёстой байгаа. Өчигдөр хийгээд минийх нэлээд тохиргоотой учраас өнөөдөр ивэнтээс өмнө одоо 8:30-аас илүү юмнууд маань аль бие усаар бүртгэл энэ төр эхлэе. Тэгээд тэрнээс өмнө одоо ярианыхаа хэсгийг дахиж бэлдээд чек тэгээ жоохон яраад явж гин. За энэ ч баажа бэлэн байлгаж байгаа энэ ч шалгуулж орно. За одоо яриа хийх хэсэг маань нэлээд зайтай. Бас энэ дотроо хөөрхөн алхах нь баг 5 минут алхаж очив шүү баг. Яг уу бас төөрмөр байгаамаа. Нэг орсон бол яаж гарахаа сайн мэдэхгүй. Яг уу миний яриа чинь энэ GD certified lounge хажуудаага эхлэр би ингээд явах юм байна. Гой бүйтнүүд зөндөө байлаа. Өчигдөр яг нөхдүүдийг бүйтээ засж яхад нь ирж харсан. So excited. Яг одоо хаашаа явах лээ гэхээр одоо GD certified lounge чинь тийшээ гэхээ. Би эсвэл өөрөө эндээ харсан лээ. Төөрөд тэгээд олох гэж айгу удаа яваад тах шиг байна. За театр юм байна. Тэгэхээр тийшээ юм байна. Тэр лаунжийн яг хажууд developer Lightning Talk театр байгаа. Базиа одоо энэ авирал. Өнөөдөр ирсэн чи бас өчигдрийнхээ бодвол арай зөв чигээ олдог болчихжээ. Өстө бужигнантай болох байх гэж бодож ийн 3 өдөр бужигнасаар агаад тарах. Лакла компаниуд бүтээ зассан байлээ. Партнер болсон байлээ. Спонсор болсон байлээ. Бүр үнэхээр супер дупер. Жамных энэ хавьтал байх. Тэр байна. Энэ хавьд байх учиртай. Тинчээ гэрэл асж байгаа. Тэр хэсэгт яриа маань болох юм ер нь. Тэгээ задгаа театр учраас яг сандалныхаа тоогоор хязгаарлагдахгүй. Хэдэн ч хүн ер нь орж гарах болно гэсэн. За ирлээ. Одоо тег чекээ хийгээд тэгээд ивентийнхаа keynote speech дээр сунаа. Юу тег чекээ хийлээ.
үнэхээр солиотой. Гэтэ одоо хийлэн дээр гараа нэлээсэн хөдөлгөх хэрэгтэй байна. Ойрд юунаас гараа жоохон хөдөлгөөгүй байгаа. Тэгэхээр гараа сайн хөдөлгөх хэрэгтэй байна. Тэгээд эдний микрофон энтрэн аль бүр үнэн гоё солиотой дуурд юм амар сайн татсан сонсогдож байна. Миний яриа болохоор өдөр өвдөөс хойш 3-аас байгаа. Тэгээд 3 хүртэл сайхан явж игаад JD certified yet. That's on my man. Yo. Кино тэхэлгээс одоо бараг 40 минутын өмнө that the musicians that are working with our technology are able to bring to life sounds that they wouldn't have been able to do before. It's really a new instrument. So this is like an example of something that's recorded. So here's some taiko. Right, and what I would do is I would drop it into this. Everyone find your seats. The show's starting in 10 minutes. Why not? Just 2 words, but those 2 words challenge everything and can change anything. Why not help find a cure? Of Google Cloud, Thomas Kurian. Hello everyone, welcome to Google Cloud Next.
Just 1 year ago, we stood here and talked about the future of AI for organizations. Today, that future is being built by all of us. In 2024, we shipped more than 3,000 products to Malaysia, Thailand, and Kuwait. We expanded our 2 million mile terrestrial and subsea fiber network by announcing new subsea cables like the Moja, Bosun, and Proa. Google's AI momentum is exciting. We're seeing more than 4 million developers using Gemini, a 20 times increase in Vertex AI usage last year, driven by the strong adoption. Thank you, Thomas. Good to be with you all here in Vegas. Last year, I joked in my remarks about how I was auditioning for the Sphere. Well, it turns out I got the gig. We are introducing The Wizard of Oz to a new generation using Google AI, transforming one of the greatest films of all time for one of the largest screens in the world. It's a huge ongoing effort and not something we could have attempted even 18 months ago. Shows how rapidly technology is evolving and how it can enable us to rethink what's possible. I think that's a fitting theme for Cloud Next. Let me take a closer look at the items in your cart. Okay, I see you have standard potting soil and general purpose fertilizer. That could work, but petunias really thrive in a rich, well-draining soil and a fertilizer specifically for flowering plants. Okay, I've found some recommendations for your petunias. Yeah, I'm taking a look at these now. They look fantastic. Thanks. Great! Would you like me to remove the standard potting soil and AI investments. We are honored to be building this new way to cloud with each of you. To everyone here and all of those watching online, thank you so much for joining us for Google Cloud Next. Ижаад гой тухтай. Ер нь бүүтнүүдийг танилцуулаа. Одоо нэг кофе уучих санаатай явж байна. Кофе уухгүй бол нойр айгүй хүрч байна. Дөнгөж цай кинот дуслаа. За Mandalay-ийн 3 давхар тэр чигээрээ яг Cloud Next-ийн бүүтнүүд, showcase-нүүд, meetup-ууд ер нь тэгэл зөндөө олон янзын ивентүүд болж байгаа. Тэгэхээр 3 өдөрт багтаагаал 3 давхраар нь гуруулангаар сайхан явнаа л гэсэн үг. За тэгтээ юуны өмнө кофе уух хэрэгтэй наа. Ашгүй кофегаа олоод авчлаа. Тэгээ сайхан кофе уугаад сэргээд одоо жаал явъя. За юун түрүүнд JDN Certified Lounge гэсэн лөө орж үзье. Ямар хэцүү үг. Women Tech Meetup, JavaScript Meetup, JKE for Machine Learning Meetup, Python Meetup гэдэг ийм meetup-уудын дотор болох юм байна. Hey, how are you? Hey, how are you? Tendies, let's try. Yeah. Yeah, your bag. All right. Okay. Get your pen, please. I'll bring my brain to along with the way. Hi. Did you get scanned in? Yeah. Here you go. Oh, thank you. Being part of the certified community. Here you go. Холонд орох гэж байна. Амар том газар болохоор
мэп гараад ч хаана юу байгааг нь олдгоо. Тэгээд тэгээ оллоо. Бас лава том юм байна. За хаанаас хоол авах юм бол сонгоод авах юм байна. Юу хийгээ сонгоод за надад gluten free юм байна уу? Тийм ээ тийм шүү дээ. За тэгвэл хоолны тишээгээ явъя. Энэ гоё юм аа. Одоо энэ сэртүүс дээр яг ямар орчноор орсон байгаа нэрээ байд юм билээ. Айгуу гоё. Жишээлбэл энэ ч soybean, dairy хоёр орсон гинэ. Тэгэхээр gluten-гүй гэсэн. Тэгэхээр би бол эндээс идэж болно гэсэн. Ийм гоё gluten free cakes-нууд байна. Gluten free олон сонголттой ашиг байсан чинь яг тулгаад харсан чинь бахан салаад байна. Тэгэхээр gluten орсон юм бол энэ сэндвич хоол бол тийм халуун хоол мол бол байхгүй байна. Hello everyone, welcome to my station. So let's get started today's topic. The system shows music mood result. This is our system architecture. It has three components: client side, backend server, and Google Cloud platform infrastructure side. And the client side is user-facing components where user can upload audio or recording. And in the backend server, it's our processing layer, and it takes audio and prepares it for. So it's demo time, and let's analyze and together and show some demo with my violin performance. Instrumental is a little bit
result of that music is energy with 36.2 competence. At the end of my presentation, I really want to say thank you to Google Cloud and Vertex AI team and Google Developer Experts Program, Sansoni and his incredible team for supporting that project. So thank you for your attention. Яг орж гараад л байж. Одоо штэ тэнцээ GitHub Anthropic 2-ын boot байна. Тийшээ явж гин. Өөр тийшээ очиртай байгаа юм штэ. За GitHub-ыг юу гэх bag stickers юмнуудыг хүмүүс бүр ингэж авчирч байна шүү дээ. Ой. За энэ чэнэс авчирч байгаа юм да. Reserved for scaling really valuable use cases. So like what does really valuable use cases mean? The task needs to be really complex. It needs to be action-based and required that you think about because if you're able to map the decision tree, is simply to connect to an MCP server. You choose what model you want on the client, your API keys live on the client. That is strictly belonging to that same name with MCPs. On the server, Is it a bird? Is it a plane? No, it's a colorful abstraction. Points for enthusiasm. A valiant effort, but the dragon seems to be missing a few scales. Perhaps next time. A compact, colorful creation, but it's hard to see the dragon within. Keep building! This dragon has a certain charm. The color choices are bold, and the overall design is quite creative. Each contestant sought to capture the essence of a dragon, but only one truly took flight. Rina wins. Congratulations! Or something more sinister? Somra is still contemplating the void. Perhaps the ferocious car will be invisible? Time is running out. Somra's got wheels and some bricks. Will this orange and white blur become ferocious in time? Noelle's car needs some muscle. Perhaps those orange pieces can become intimidating spikes? Scott's car is looking blocky but solid. Will that brown brick become a spoiler? Time is almost up. This builder's avant-garde cactus is a bit flat, but it's still a decent effort. This builder's avant-garde cactus is a bit of a mess, but it's still creative. This builder's avant-garde cactus is a bit simple, but it's still recognizable. Each builder's vision was unique, but only one truly blossomed. The winner is Zula wins. Congratulations. Ингээд энэ камер дээр нөгөө нэг ямархуу юм хийснийг нь өгөгцөн нөхцөл дээрээс яг ямар үр дүн гарсан бэ гэдгийг нь Gemini-аар тооцоолоод тэгээд дэлгэцэн дээр хэн нь илүү сайн байсан бэ гэдгийг гаргаж байгаа юм байна.
нэг компани бүтэн дээр ирлээ. Тэгээд энэ хурд эргүүлээд тэгээд сонгогдсон бэлгээ авах юм байна. Хүсэйна. Юу вэ? Нөө аягны юу штэ. Халуuna яадаг. За хоёр оркагаас юм хожлоо. Докрийн бут байна. Rakuten Cloud гэж байна. Rakuten-ээс юм чихэртэй боллоо. Happy Park гэдгсэн чинь хүмүүс хэшээгээ ороод нохой илж мэлээд тэгээс энэ очролж агаад орохтой сонирхолтой л юм. Gluten free. No gluten. I don't know. That's what I had. Okay, white wine. White wine? Yeah. What kind of beer is that? Gemini-аар хийсэн аппликейшнууд тийм гоё кейс стадинууд юу кейсүүд зөндөө байна. Яг иймэрхүү нэг жишээ тоглолтыг Google I/O Beijing дээр үзүүлжсэн. Хөл бөмбөг тоглоод хэр зөв үйлчлэж гин үү, буруу байна уу, хэдэн оноо байна гэдгийг нь бас Gemini-аар тооцоод анализ хийгээд аргуулжсэн. Ажландуу юм байна. За энэ чи data cloud гэж байна. За security. Ер нь гой бүүднүүд байна, тоглоомнууд их байна. Entertainment-лэг зүйлсүүд ер нь байна.
it. Өглөө орж ирэхэд enjoy it гэх хүмүүс нэрээ айгүй орж ирсэн шүү дээ. Симгасаа. Маргааш яг хоёр дахраар явъя. Хоёр дахраар үзье гэж бодож байна. Яг энэ happy hour гэсэн. Өрөг цаас 6 цагийн хооронд happy hour дээр. Би бас цаамаа энэ дэс явж байна. Networking complete хийж авчих байна. PwC ороод хинж харагдаж байна. Одоо тэгээ арай усан хүмүүс хүмүүсээ шингэсэн. Тэгээд янз янзын activity-нууд байсан чинь ерөнхийдөө бас тэгээд усан болтой харагдаж байна. Айгу нам гомсож байна. Өдөр бас өглөө энэ чинь энэ бол бодчихжсэн шүү дээ. PwC юм байна. Маргааш яг бас бид ихлэнгүү яваад бас гоёж магадгүй сан хараад гоёж магадгүй юм байна. Хараад байна нүгээр бас компани бүхий байна. Чи бата нөө сарвгаар юм аа юм шиг байна. Энэ факсан ханаа. Энэ Монголд ажихаа ингээд сарвогийн сурчсан байдаг та. Эсвэл чамд юм асуу. Яг таасаараа бомбиг аваад үзчихсэн. Энэ кофе сурчсан байдаг юм. Хийж авах гэж байна нэ. Тэгээд энэ яг нэг салсан баг аваад зүг юм шиг байна. Анчи Greek House гэдэг газар байна. Greek Analytical Warehouse гэж байна. Software. Мэдээ газрууд тааш мэдээ дэм мэдгүй газрууд авч энэ байна бас. Happy hour гэдэг бас энэ компани дөр урсан гэсэн бас юм гоё. Гэхдээ юу нэг бас оруулсан байна. Хэвээ. Я харна networking хийх. Энэ спонсор таунч гэдэг спонсорд минь шиг ороод спонсорд ишиг ороод энэ хүмүүс гэдэг жоохон чанга сууж басна чанга энэ юу болчихно. 이게 faksan шиг юм байна шиг. Мандалай би юу нээр том байна бүр төсөөлж чадхааргүй тийм амар том байна. Хоол идэх зал тэр нэг keynote speech болсон зал одоо тэгээд энэ яг болж байгаа бахан бүйтнүүд төссөн байгаа энэ зал тэгээд зөвхөн бүт биш энэ тийм тал талгүй бүр яг ийм том тайзнаа засагдсан байгаа байхгүй юу? Энэ breakout 2 гэдэг хайзан байна. Тэгээ breakout 1 гэж байгаа, developer theater гэж байгаа, cloud theater 1 2 гэж байгаа. Яг энэ зал дотор. Тэнгүүтлээ бүр одоо энэ ч одоо хэдэн 100 бууз байгаа юм бэ мэдгүй. Бүгднгээр нь явж аваад бүр үнэхээр амжихгүй. Бүр үнэхээр ядарч байна. Тэгээ одоо 2-3 дахь бас байгаа гэж боддоо. Өнөөдөр бас keynote дээр аюу гой нийлтүүдэд танилцуулсан, шинэ технологиудаа танилцуулсан. Тэгэхгүй за яг магадгүй энэ бичлэгийг оруулж авах үедээ зэрэгцээд бас пост оруулчихсан байх байхаа гэж бодож байна. Тэгээд аюу гой технологиуд танилцуулсан. Тэгээд энэ жил миний бодлоор, миний харснаар болвол фьючер тал руугаа нэлийн модельүүд, нэлийн юм ажлууд, судалгааны ажлууд чиглэж явж байгаа юм байна гэж харсан. Зураг, бичлэг, дуу хөгжим аль алинд нь яг жигтгэн яг хөгжлийг нь аягүй гоё авч явж байгаа санагдсан. Canon-ы салбар руу бас орж байгаа. Тэрийг бас өчигдөр өөрсдийнхөө Sphere дээрх exclusive event дээр танилцуулсан. За энэ Tech Systems гэдэг газар байна. Тэгээд орж ирсэн. Өөрийнхөө зургийг зурж авч байгаа юм шүү дээ. Яг нэг тийм. Тэгээд зураг дараална. Тэнгуүтэй робот гарнууд яг зургийг зурж байгаа юм байна. Бас үнэтэй юм.
Congratulations, Thomas Jane. 나 잘 났어. 이거 먼저 인사가 와가. 기대 잘 찍고 갈게. 자, 너도 될 거야. Jet Branson. Run us there. Slalom. 자, 뒷공복. 야가다가 잘못은 기다리다 되나? 아니. AMD. Ooh, the green one wanted to go. It wanted to go. Okay. I'll try it again. Yeah. Alright, you say go, and I'll put my hand. Go! Thank you. Thank you. So cute. Энийг туршиж үзэж байна. Instagram. No my vlog. It's getting harder. It's a long video. Thank you so much. За ингээд өнөөдрийн арга хэмжээ маань дуслаа. Маш бүжигнантай байлаа. Тэгээд их том өдрийн арлаа.